За та бүгдээ дахин энэ өглөөний мэндийг дэвшүүлье. За өнөөдөр энэ презентац гарахгүй байна. За Монгол улсад эрүүл мэндийн салбарт эмч совилогч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэсэн түүхэн замлалыг та бүгдээ товч танилцуулъя. Ер нь бол одоо анаахын болон эрүүл мэндийн салбар алба үүсч өгснээ түүхийг манай үе үеийн удирдлагууд, эрдэмтэн докторууд бол дөрвөн үед хувааж үздэг. За энэ бол олон ном хэвлэл зохиол дээр бичгээд үлдсэн. Харин эмч, совилогч, эмнэлгийн мэргэжилтэн бэлдсэн боловсролын тогтцоо үйлчлэн хуваасан. Юуг бол тэнтэй уялдуулан би ийм дөрвөн үед хуваах зүйтэй муу гэж дөрвөн үед хувааж танилцуулах хийж байгаамаа. За энэ бол орчин цагийн одоо анаахын боловсролын тогтолцоо хэрхэн үүсч өгдсөн талаар ингэж үржилсэн байна. За энийг бол 1-р үеийг 21-с 40 он. За энд бол 10-гийн эрүүлэг хамгаалах байгууллага бүрэлдэхүүн тогтож орчин цагийн анаах ухааны нэвтэрч совилогч эмч бэлтгэж эхэлсэн үе. Нэг ялангуяа совилогч бэлтэж эхэлсэн үе байна. За 2 дахь үе бол 41-с 60 он. За энэ бол анаах ухааны боловсролын байгууллагын бие даасан тогтолцоо бий болсон. За эх орондоо үндэсний эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн үе. За 3 дахь үе 61-с 89 он. За энд бол үндэсний эмч совилогч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо бэхжиж за үндэсний боловсон хүчтэй болсон энэ үе байна. За 4-р үеийг бол 1991 оноос хойших үе. За энэ бол анаахын боловсролын байгууллага зах зээлийн эдийн засагтай уялдаж хөгжсөн үе гэсэн дөрвөн үед одоо ингэж хувааж та бүгдээр товч танилцуулъя. За нэгд үе бол анх 21 онд одоо бид үндэсний боловсон хүчин байхгүй байсан учраас зөвлөлт холбоот улсаас анхны боловсон хүчнүүд 21 онд Ружицкий нарын эмнэлгийн 3 мэргэжилтэд ирж ажилласан. 1923 онд бол Шаастан дэргүүтээ 10 эмч эмнэлгийн мэргэжилтэнгүүд Монгол улсад ирж анхны эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлж байжээ. За энэ дээр бол түүхэн зургууд бол бичигдсэн байгаа. За та бүгд маань тэр доор тэмдэглэгдсэн зүйлүүдийг хараараа. Энэ бол нөгөө ишлэл авсан ном зүй байгаа шүү. За 21 оны 8 сарын 15-нд Ардын цэргийн ерөнхий командлагч Сүхбаатар өвчтөн хүмүүсийг эмчлэх хорог анх удаа байгуулахаар шийдвэр гаргаж ирсэн байна. За шийдвэр гаргасан их хувь дээр бичээтэй байна. За 1924 оны 8 дугаар сард туралцсан Монгол Ардын хувьсгалт намын 3 дугаар их хурлаас цэргийн албан агч монголчуудын дотроос Европын анаах ухааныг судлан суралцах эмнэлгийн үндэсний боловсон хүчнийг бэлтгэх боломжийг судлан үзхийг цэргийн яамны эмнэлгийн элцэд үүрэг болгосугай гэж анх одоо эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх эрх зүйн анхны шийдвэр маань ингэж гарч ирсэн байна. За энэ дээр үндэслэгдээд дараагийн шийдвэрүүд гарч ирсэн байна. Дотоод яамны эрүүлэг хамгаалах газрын 29 оны 1 сарын 15-ны шийдвэрээр совилогчийн сургуулийг анх байгуулж ирсэн. За энэ бол одоо 29 онд байгуулагдчихсан байна. Тэгээ 2 жилийн хугацаанд 20 гаруй хүнтэй анхны одоо совилогчийг бэлтгэх тийм анги байл. Энэ дээр бол дунд мэргэжилсэн сестра, санитар, ариун цэврийн зааварлагч бэлтгэх ийм ангиудыг нээж анхныхаа одоо эрүүл мэндийн салбарт одоо мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн. За 30 онд за 6 дугаар их Монгол Ардын хувьсгалт намын 6 дугаар их хурлаар дотоодны яамны эрүүлэг хамгаалах газрыг өргөхтөн Ардын эрүүлэг хамгаалах яамыг байгуулах шийдвэр гарсан. Энэ бол түүхэн шийдвэр байсан.
эрүүл мэндийн асуудлыг эргэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг 30 онд байгуулахар шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай хүртээмжтэй өргөх. За энэ дотроо хүний нөөцийн бодлогыг хариуцсан эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бэлдэх үндсэн том эрх зүйн акт болсон. Тэгээд 1931 онд хүн эмнэлгийн техникумыг болон нөгөө сувилахын сургууль маань хүн эмнэлгийн техникум болж өргөгдсөн. Тэгээд сувилагч, бага эмч, эм найруулагч зэрэг мэргэжилтнүүдийг бэлдэх үндэс суурь тавигдаж байна. За ингээд. За ер нь бол манай анхны боловсруучнууд 1921 онд бол шууд гадны мэргэжилтнүүд ирж байсан бол 30-аад оноос эхлээд манай үндэсний мэргэжилтнүүд гадаадд төгсөөд зөвлөлт холбоот улсад мэргэжлээ эзэмшээд эргэн орж ирсэн. Энэний анхны эмч маань бол Сэрж Мэдэг эмч байгаа. Сэрж Мэдэг эмч 27 онд төгсөж анхны хүүхдийн эмч болж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байжээ. Энэ бол манай үндэсний мэргэжилтэн гадаад төгсөж орж ирж ингэж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. За 34-өөс 86 онд бол Ленинградын Цэргийн академик Шагдар, Дэндүү, Сүхэн дам, Товго, Дугур за гих мэтлэнгээр 6 эмч бол төгсөн ирж мэргэжлийн боловсрууччин эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. За 1932 онд Монгол эмч нар маань 27, сувилагч маань 69, за сумын сестра бол 310. Сестраг бэлтгэхдээ бол богино хугацааны курсээр бэлддэг байсан байна. Ингэж эмнэлгийн тусламж үйлчилгээ улам өргөжиж явсан байна. За дараагийн төгсөгчд бол Тамжив, Дагзмаа, Ичүүн хорлоо, Гонгоржив, Шагдар сүрэн нарын багш нар 20 гаруй хүн бол зөвлөлт холбоот улсын сургуулиуд төгсөж мэргэжил эзэмшиж ирсэн байна. Энэ тухайн үед бол үндэсний эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд бол бий болж ирсэн үе байна. Гэхдээ Монголдоо бол сургалт бол боловсрол олох сургалт бол явагддаггүй байлаа. Сувилагчаас гадна. За ингээд бүр 8 дахь Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 40 оны 12 сарын 6-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол улсын университет байгуулах шийдвэрийг гаргасан 40 онд. Тэгээд энэ шийдвэр маань 1942 онд биелэлээ олж за Монгол улсын их сургуульд хүн эмнэлэг, мал эмнэлэг, зоотехник, багш нарын 3 факультеттэй ийм салбартаагаар анхны эмч бэлтгэх үйл ажиллагаа маань эхэлсэн байгаа. Та бүгд мэдж байгаа. Энэ үед бол анхны 14 эмч маань элсэн орж хүнсний эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тэр боломжуудыг бүрдүүлсэн байгаа. За энэний үр дүн бол 40 онд хөдөө аж ахуй дахь эмнэлгийн байгууллагуудын тоо нэмэгдэж ор бүхий эмнэлэг 20 жирхэг болсон байна. Их эмчийн салбар 20, эмийн сан 40, эмнэлгийн орны фонд 2-оос 3 дахин нэмэгдсэн. Тэгээд нэг эмчид 6740 иргэн оногдож байсан байна. За сувилагч бага эмчийн тоо бол 117 төрж 185%-д сестрагийн толгойлсон эмнэлгийн салбар бол бий өгж маш хурдтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх энэ салбар маань бэхжиж ирсэн. Хүний нөөц маань зэрэгцээд эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань бэхжиж ирсэн. За ингээд хүн эмнэлгийн факультетэд анх бол 34 оюутан байсан байна. Эдгээрийн 24 нь Монгол, 10 нь гадаад иргэн байсан. За эндээс бол 1947 онд анхны 14 хүн эмнэлгийн факультетийг төгссөн 14 төгсөгч маань өөрийн их орондоо бол эмнэлгийн тусламж үйлчилгээ за эргээд багшлах боловсруучсан болж манай эрүүл мэндийн салбарт ажиллах эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлжээ. За 52 онд нэг эмч дунджаар 5000 хүн оногддог болсон байна. Эмч нарын тоо бол нэмэгдсээр байна. За дээр нь эзэгчдийн тоог нэмэх шийдвэр гарсан. За улсын их сургуулийн анагаахын факультет жил бүр эзэгчдийн тоог 20 байсныг 150 болгож нэмэгдүүлсэн. За энэ нь бол яг үндэсний
боловсон хүчнийг өөрсдөө бэлтгэх тэр үндэс нь болж ирсэн. Энэ бол маш том шийдвэр байсан. За үүнээс гадна Архангай Дорнод аймагт 1950 онд совилогчийн сургуулийг байгуулж зүүн төв бүсийн аймагуудад совилогчаар хангаж эхэлсэн. За 1966 он 62 онд Дорногов аймагт анаах ухааны дунд сургууль, 1967 онд Говьалтай аймагт анаах ухааны дунд сургууль, 1969 онд Дархан хотод анаах ухааны дунд сургууль байгуулж мэргэжлийн хүрээлцээ хангамжийг сайжруулах чиглэлээр дөрвтэй арга хэмжээ авсан байна. За тэгээд 60 он гэхэд нэгдсэн эмнэлэг 33 таа болж. Тусгай эмнэлэг 32, сум дунд эмнэлэг 3, эмчийн салбар 86. За 1000 хүн амд оногдох больницынхаа ор хоног бол 9.5 ногдор улсын бүх сумдын 25 нэгдлийн 25% нь их эмчийн салбартаа болсон байна. За энэ нь бол одоо үндэсний боловсон хүчинтэйгээр үндэсний хүний нөөцтэйгээр эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэх үндсэн нөхцөл боломж бол бүрдсэн ийм үе байна. За энэ хугацаанд бол 883 эмч, бага эмч 222, совилогч 326, нэг эмчид 1100 хүн ногдож байжээ. За дараагийн үе бол ингээд 41 оноос 60 он. За эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг бий болгосон. За анхны сургалтын хөтөлбөр маань 1942 он Эрдмийн зөвлөлийн Монгол улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн анх дугаар шийдвэр хуралдааны шийдвэр болсон. Энэ сургалтын хөтөлбөрийн юу төлөвлөгөө батлан үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. За энэ дээр зүгээр би та бүхэнд сонирхуулах их бэхээр эмэгтэйчүүдийн өвчнийг хангах 150 цаг, түүх 400 цаг, мэс засал 300 цаг. За марксизм, ленинизм 500 цаг ордог гэсэн. Үндсэн мэргэжлийн сургалтаас гадна үзэл суртлын энэ үйл ажиллагаанууд бол их ихдэж байсан байна. За энэ явцдаа сургалтын хөтөлбөр төлөвлөгөө маань үе шаттайгаар өөрчлөгдөж явсан байна. 47 онд, 49 он, 55 онд бол энэ хөтөлбөрүүд маань шинжлэгдэн өөрчлөгдөж байсан байна. За энэ 3 дугаар үе шаттын хамгийн гол зүйл бол 1961 оны 5 сарын 17-нд Монгол Ардын хувьсгалт намын улс төрийн төвчөний 179 дугаар тогтоолоор анаах ухааны дээд сургууль байгуулах шийдвэрийг гаргасан байна. За тэгээд 61-ээс 62 оны хичээлийн жилд бие даасан сургууль болж 5 салбар 64 багш 803 оюутантайгаар бие дааж байжээ. Энэ үед бол төрийн ганцхан сургууль байсан. Энэ сургууль маань бол анаахын дээд сургууль болж хөгжим бэлтгэсэн. За ингээд 66 онд бол сум дундын эмнэлгийн тоо бол эрс нэмэгдэж хөдөө орон нутагт байгуулагдсанаар бүх сумдын 75% нь бол 70% нь бол эмнэлэгтэй болсон байна. За их хэмжээний салбартаа болсон. За 70 онд бол 10,000 хүн ногдох эмнэлгийн ор бол 94.3, нэг эмчид оногдох хүний тоо бол 560 хүрч совилогчийн тоо 5454 төрсэн байна. 70 он гэхэд. За энд бол үе шаттайгаар та бүгд маань бэхжиж байгааг 10 жилээр би энэ тоонуудыг эмхэтгээд явж байгаа. Үеэс үед бол үндэсний боловсон хүчнүүд маань эмч, эмнэлгийн совилогч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань тоо болон чанарын хувьд бол дээшилсээр ирсэн. За ингээд анаахын дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн 1961 оны 10 сарын 27-ны анх дугаар хуралдаанаар хичээлийн сургалтын төлөвлөгөө дахин баталсан. Энэ бол бас түүхэн үйл явц байгаа. За энэ дээр бол сургалтын төлөвлөгөөний 75%-ийг бол шинжилэн гаргасан байгаа юм аа. За ер нь бол 3 дахь үед энэ 61-ээс 89 онд бол үндэсний боловсон хүчин бэлтгэх, эмч сувж бэлтгэх тогтолцоо бол бэгдсэн. Энэ бэгдсэний үндсэн дээр бол Монгол улс бие дааж өөрсдөө боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоотой болсон гэж дүгнэж болно. За ингээд 89 он гэхэд 10,000 хүн амд 27.4 их эмч тусгай дунд боловсролтой 3 мэргэжилтэн
За 117 эмнэлгийн орно гэж болсон. За 40 оныхтай харилцуулахад одоо 50 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад бол ноогдох хэмжээ 18 дахин их эмч нарын тоо бол 18 дахин нэмэгдсэн байна. Дунд шатны мэрэгжилт 2 дахин, эмнэлгийн орны тоо 5 дахин өссөн тийм үзүүлэлттэй байна. Би бол тоон чанарын үзүүлэлтийг харуулж байгаагаас гадна эмч эмнэлгийн мэрэгжилтэн бэлтгэх чанарын асуудал бас цаана яригдж байгаа гэдгийг та бүгд маань энэ явцдаа одоо хөтөлбөрийн шинжилгэлүүд бол байнга тасралтгүй хийгдэж явсан. За ингээд 1987 онд сургалтын төлөвлөгөө шинжилэн батлаж хэрэгжүүлж эхэлсэн. За ингээд дараачийн үе бол 90 оноос хойш энэ үед бол одоо анаахын чиглэлээр боловсрол олгодог их сургууль, төрийн өмчийн ганц сургууль байсан. Энэ маань бол өөрчлөлтөөр ирсэн. За 1990 оноос эхлээд анагаах ухааны их сургууль байгуулагдсан байна. За 2003 онд одоо эрүүл мэндийн шинжилгээ ухааны үндэсний их сургууль. За 2003 оноос 14 он. За 14 оноос хойш анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль болон гэж үйл ажиллагаа тэлж эмч эмнэлгийн мэрэгчлэлтний бэлтгэх үйл ажиллагаа маань чанаржиж ирсэн. За 90 оны 8 дугаар сард сургалтын төлөвлөгөө хөтөлбөр намын үзэл сурталаас чөлөөлж чадсан байгаа. За энэ нь бол одоо та бүгд маань энэ хичээлийн анхны төлөвлөгөөний 500 цагт марксизм, ленинизм гэсэнтэй онол байсныг өөрчлөөд одоо жинхэнэ одоо олон улсын жишгт нийцхүүц тэр чиглэл рүү бол бид нас 90 оноос эхэлж сургалтын төлөвлөгөөнүүдөө үе шаттай өөрчилсөн. За ер нь бол 42 оноос хойш 18 удаа бид сургалтынхаа хөтөлбөрийг шинжилсэн байна. Энэ 18 удаа шинжилгээхдээ дандаа дэлхийн зөв тогтол одоо чиг хандлагыг дагаж сургалтынхаа төлөвлөгөөг чанаржуулж явсан гэж үзэж байна. За нэг ялангуяа 90 оноос хойш энэ төлөвлөгөөнүүд дээр бол одоо олон улсын жишгийг дагаж одоо сургалтынхаа төлөвлөгөөнүүдийг бол өөрчилж ирсэн. Жишээ нь энэ 2001 оны 9 дугаар сард блок сургалтын хөтөлбөрийг одоо сургалтанд нэвтрүүлж ирсэн. Энэ бол одоо саяхан шиг санагдаж байна. Нидерланд улс Европын одоо сургалтын байгууллагууд руу бид мэрэгчлээ дэвшлүүлээд блок гэдэг сургалтын хөтөлбөрийг анх Монгол улсад нэвтрүүлж байлаа. Энэ нь бол тодорхой үр дүн өгсөн. За ингээд 14-өөс 15 оны үед сургалтын хөтөлбөрийг цогцроор нь шинжилж одоогийн хэрэгжилж байгаа, мөрдөгдөж байгаа зах шинжилгээг бол хийгээ явж байна. За хүний их эмчийн тоо бол үе шаттайгаар нэмэгдэж явсан. За энэ улаанаар бол 10,000 онд оногдох эмчийн тоо. Жишээ нь 2020 онд бол 38.5%. 10,000 онд ноогдож байгаа. За их эмчийн тоог бол энэ цэнхэр шугамар харуулсан байгаа. За энэ бол 12,431 эмч манай их сургуулиудыг төгсөж бэлтгэгдэж гарсан байна. За одоо нийтдээ бол 23,000 гаруй одоо эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүд бол бэлтгэгдэн гарсан байгаа. За энэ дээр бол сувилагч нарын тоо ороогүй байгаа. За энэ нь бол 21 оны сая биднээс одоо авсан номон дээр ишлэл татгдсан тэр тоо байна. За 90 оноос хойш бас шинэ зөв тогтол бий болж ирсэн. Хувийн өмчийн анагаахын сургуулиуд бол бий болсон. За энэ бол бас манад нийгэм шин бөгөөд өрсөлдөөнд тийм зарчмыг бол бий болгож өгсөн. За эдгээр сургуулиуд маань одоо эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдийг бэлтгэж байгаа. За төвшин нь янз бүр. За энэ дээр бол бид одоо анхаарч ах зүйл бол цөм хөтөлбөрийг боловсруулж эмч эмнэлгийн мэрэгчлэтнийг бэлтгэх. За нэг ялангуяа оюутны буюу төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрөөр нэг болгож чанаржуулах асуудлууд их бий. Түүнээс гадна манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн салбар хөдөө орон нутагт байдаг 3 сургуулийн асуудал ч юм уу. Одоо эмч бэлтгэх асуудал дээр бол бид чанарын асуудлуудыг нэгтгэх асуудалтай байгаа. За
Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль одоо хувийн сургуулиудаа ураад одоо хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр дэвшил гарганаа. Энэ дээр бол одоо эхнээсээ үйл ажиллагаанууд маань эхэлсэн явж байгаа. За ингээд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань одоо сая 2030 он хүртэл хөгжлийн бодлого бол тодорхойлсон. Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болъё гэсэн судалгаа нэгсэн. Энэ их амбицтай том зорилго. Одоо бол одоо 7000 гаруйд байгаа. Энэ нь бол 7000 гаруйд байгаа нь тэр эренбэлж байгаа байгууллагаасаа нэгдүгürt бид мэдээлэл дутуу өгснөөс болоод их доогуур бас эренблэгдэж байгаа юм. Тэгээд ийм одоо нэлээд амбицтай том зорилго тавьж байгаа. Шинжилгээ ухаан боловсрол эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байна гэдэг дээр бол тодорхой зорилго тавиад. За ер нь бол манай сургууль маань бол 11 сургуультай. 3 нь хөдөө байна, салбар сургууль. За бусад 8 нь бол одоо Улаанбаатар хотод байрлаж байгаа. Бид 4 хотхон хуваагдаж одоо байрлаж байна. Баруун зүүн, хойд, төв гэсэн 4 хотхон кампус хуваагдаж одоо үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуультай. За 3 хүрээлэнтэй эрдэм шинжилгээ судалгаа их бол одоо бас цогц болж байгаа гэж ойлгож байна. Би анагаахын хүрээлэн өнгөрсөн сард үйл ажиллагаа маань жигдрээд явж байгаа. Монголд байхгүй сайхан лаборатори болсон. Салбар дундын. Энэ бол эрдэм шинжилгээ хийхэд олон улсын жишгт нийцсэн маш сайн лаборатори болсон. Одоо энэ сууж байгаа, за захимаар үзэж байгаа залуу эрдэмтэд бол би анагаахын хүрээлэн дээр эрдэм судлалын ажил хийхэд бол бэлэн болсон. За энэ дээр бол би анагаахын сургуулийн багш нар хүрээлэнгийн ажилчид нэг болж байгаа. Яагаад гэвэл тэнхимийн эрхлэгч, лаборатори эрхлэгч нэг хүн болсон. Тэгэхээр сургалт эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа цогцороо нэг болж байгаа гэж ойлгож болно. За анагаах ухааны хүрээлэн маань манай харьяанда үйл ажиллагаа явуулж байгаа. Эмнэлэг зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээ их алхмуудыг бол дөрвдөө хий гэж бодож байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн маань энэ 1-р сарын дундуур үйл ажиллагаанд чигдрээд явнаа. Тэгэхээр ийм шинээр хүрээлэнгүүд байгуулагдсан. Дээр нь эмнэлэг зүйн молекул онцлогооны төв гэж COVID-19-тэй холбоотой бид бол энэ молекул онцлогооны төв байгуулсан. За та бүгд маань мэдж байгаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэд шүлсэнд коронавирусыг тодорхойлох арга гаргачлалыг нээсэн. Энэ онцлогооны төв дээр одоо эрүүл мэндийн салбарын ачааллын тодорхой хэсгийг бол энд дааж ажиллаж байгаа. Үүнээс гадна бэлгийн замын халдварт вирус, гепатит, молекул биологийн төвшөнд онцлох тэр онцлогоог бол хийх тийм үлгэр жишээ завгар болсон ийм төвийг бол байгуулсан байгаа. За үүнээс гадна манайх бол 4 эмнэлэгтэй болсон. 2 совилалтай. За энэ агуулгаараа бол Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох тал дээр бол ажиллаж байгаа гэж ойлгож байна. За энэ их сургуулийн эмнэлэг гэдэг статусыг ямар ч эмнэлгийн байгууллага авах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр олон улсын жишгийн дагуу бид их сургуулийн эмнэлэг гэдэг статус зэрэглэлийг бол бий болгох нь зүйтэй юм аа. Та бүгдөө мэднэ. Гадагшаа дотгошоо явахад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад их сургуулийн эмнэлэг дээрээ л очдог. Тэр яагаад гэвэл эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай хүртээмжтэй үзүүлдэг бас нэг юм хэв загвар юм. За энэ дээр бол одоо дэд боловсролын тухай хууль, тодорхой хуулиуд дээр бол их сургуулийн эмнэлэг гэдэг одоо зэрэглэлийг тусгахаар хэлэлцүүлэхэд ороод явж байгаамаа. За үүнээс гадна одоо энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд маань ингээд цогцоор онлайн төвшин, эмнэлэг зүйн төвшөнд, нийгмийн эрүүл мэндийн шин төвшөнд бол ингээд цогцоор ажиллах болж байгаа нь бол судалгааны их сургуулийн суурь тавигдж байгаа гэж ойлгож байна. Анагаахын чиглэлээр бүх ил судалгаа шинжилгээг хийх боломж нөхцөлийг олон улсын төвшөнд хүрсэн тэр хүрхэхээр их амбицтай том зорилт тавьж байгаа. За сургалтын бол одоо бакалавр болон дипломын 37 хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна. За доктор магистрийн 110 хөтөлбөр. За захим сургалтын хөтөлбөрийг бол бид амжилттай хэрэгжүүлээд ажиллаж байна. Нэ ялангуяа энэ захим сургалтын магистрийн зэрэг хамгаалуулах тэр зүйл дээр бол онцгой анхааран ажиллаж байгаа. За энэ жил хичээлийн жилээс эхлээд бүх хөтөлбөрүүдэд магадлалын идэвхжүүлэл нэ ялангуяа олон улс зөвшөөрөгдсөн магадлалын идэвхжүүлэлт оруулнаа. АСЕАН-ы байгууллагууд бид одоо хөтөлбөрүүдэд 6 онгоцон хөтөлбөрөөрөө бол үнэлгээ хийгээд дуусч байгаа.
За цаашлуулаад энийг олон улсад зөвшөөрөгдөхгүй. Манайхыг төгссөн эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүд маань олон улсад зөвшөөрөгдсөн байх үз. Диплом дээр нь одоо яг уу тэр одоо магадлан итгэмжлэгдсэн гэдэг тамгыг бол дарж одоо ч дарсаар явж байгаа. Одоо ASEAN-ы чиглэлээр бол одоо хүний их эмчийн магадлалын итгэмжлэлийн одоо баг манай дээр ирж ажиллаж одоо олон улсад зөвшөөрөгдсөн юг баталгаажуулж өгөх юм аа. За энэ дээр бол одоо нэг зүйл дээр одоо онцгой анхаарах хэрэгтэй. Эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн чанар, ялангуяа төгсөж орж байгаа эмч нарын чанарыг ярихын тулд төгсөлтийн дараах сургалтыг бид одоо Монгол улсын хэмжээнд том эрх ашиг харж байгаа. Энийг эмхлэх ёстой. Дор дороо нэг юм яриад, дор дороо жижиг амбиц өгөөд энэ бол одоо хэрэггүй. Одоо түүхэн шийдвэр гаргах үе одоо энэ үед ирсэн гэж бодож байгаа. Монгол улсад резидентийн сургалтыг нэгтгэмэл тогтолцоонд оруулах. Бид тусдаа олон хөтөлбөрөөр явуулах шаардлага байхгүй. Чанарт муугаар нөлөөлж. Сургалтын технологи алдагдаж байна. Ийм учраас одоо биднээс одоо чанаргүй гэдэг юм сул гэдэг юм эмч эмнэлгийн мэрэгчлэлтэнд төгсөж гарах тийм үндэс бий болоод байна. Тэгэхээр нэгдсэн нэг хөтөлбөрөөр нэгдсэн нэг зөв тогтолцоогоор биднээс Монгол улс бол тийм олон хүн амтай улс биш. Бидэнд тийм олон хөтөлбөрүүд байх шаардлага байхгүй. Тэгэхээр сургалтын технологийн дагуу одоо тэр үндсэн шаардлагуудыг хангасан энэ нэгдсэн тогтолцоогоор энэ сургалтаа явуулах цаг үе нэрсэн. Энэ шийдвэрийг бид гаргах ёстой, гаргахгүй эзэн нэгэн цагт гаргана. Гаргах ёстой. Тэгэхдээ бид цаг алдаж хүлээх шаардлагагүй гэж ойлгодог. Энэ дээрээ бид нэгдээд Монгол улсын эрх ашигынхаа төлөө энэ дээр бол резидентийн сургалтыг чанаржуулах ёстой. Энэ дээр нэмэгдээд одоо резидентийн сургалтаа 3 жил болох цаг үе нэрсэн. Монгол улсын онцлог гэдэг 2 жилээр одоо резидент эмч үлддэг энэ тогтолцоог халах хэрэгтэй. Гадаадд бол 4 жил, 5 жил, 6 жил хүртэл эмчээ бэлтгэж байгаа. 2 жил хангалтгүй байна. Яагаад одоо 3 жил болгох нөхцөл бүрдсэн бэ гэхээр резидент эмч нар маань цалинтай болсон. 3 жил сурах боломжтой болсон. Урд нь бол одоо гэр бүл өөр шалтгаанууд бас байдаг байсан. Одоо ганцхан резидентийн сургалт 3 жил байгаа. Манай Васенх багшийн санаачлаар нүдний эмч бэлтгэх сургалт маань 3 жилээр явагддаг. Чанартай. Гэх мэтлэнгээр биднээс одоо анагаах ухааны эрх зүй, яаралтай тусламж, одоо жишээ нь арьсны эмч болж байгаа эмч, би одоо арьсны эмч учраас яаралтай тусламж үзүүлж чадахгүй гэж ирэх байхгүй. Биднээс сургалтын дээр нь тэр яаралтай тусламжийг үзүүлдэг тэр аргачлалын зорилго. Анагаах ухааны боловсрол, эрх зүйн боловсрол олгодог басна. Ёс зүйн сургалтын технологийн дагуу өглөө болгон цуглаж семинараа хийдэг байх хэрэгтэй. Дотрын эмчнэр хэд бүгдөө цуглаад онлайн мэдлэгээ авдаг байх хэрэгтэй. Гэх мэтлэнгээр энэ дээр бол улс төрийн болон үйл ажиллагааны нэгдмэл тийм одоо үйл ажиллагааны шилжих зүйтэй. Тэгэхээр бол энийг бол аль талаасаа санаачлах гаргаад хамтран хэрэгжүүлэх зүйтэй маа гэж үзэж байна. За эрдэм шинжилгээний хувьд бол одоо манай багш нарын бүтээл бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Дэлхийн нийт зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ судалгааны бүтээл бол жилээс жилд нэмэгдэж байгаа гэхэд эхний тарифаар за хамгийн гол үзүүлэлт бол нөгөө хэвлэгдсэн өгүүлэлээс ишлэл авах гэж байдаг. Мөн тэр маань бол 2018 онд 1000 гаруй байсан бол одоо 2021 онд 2000 гарах гэдэг. Энэ бол 11 сарын тоогоор 1733 болчихж байгаа. Тэгэхээр Монгол эрдэмтдийн судалгааны тэр үр дүнг дэлхийн эрдэмтэд ишлэл авч эхэлж байна гэсэн санаа. Энэ бол сайн үзүүлэлт. Тэгэхээр бол дэлхийд зөвшөөрөгдсөн тийм бүтээлүүдийг гаргаж чадчих байгаа гэсэн үг. Энэ дээр нэг юм онцолж хэлэхэд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, эрдэм шинжилгээ судалгаа сургалтын үйл ажиллагаанд төсвөөс бол мөнгө нэг төгрөгч авдаг. Гэхдээ одоо төсвөөс мөнгө авдаггүй мөртлөө одоо энэ актив болон одоо юуны төш манайх энэ эрдэм шинжилгээ судалгааныхаа өгүүлэлээр эхний 3-т яваад байгаа. Тэгэхээр багш нар маань сургалт мэргэжлийн үйл ажиллагааны зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажилд бол сайн идэвхтэй ажиллаж байна гэсэн тоо байгаа юм. Энэ бол одоо төсвөөс санхүүжилтгүй байгаа. За тэгэхээр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд маань төсвөөс санхүүжилт аваад зөвхөн одоо эрдэм шинжилгээ судалгаа хийх юм руугаа төвлөрж байгаа шүү дээ. Та огт маань тэрийг бол. За одоо бол нэг багшид 14 багшид нэг бүтээл оногдож байгаа.
14 багш нэг дундаж. За энийг бол одоо бид 2030 он хэд эрдэм шинжилгээ судалгааныхаа орчин нөхцөлийг сайжруулад 5 багшид нэг бүтээл оногдохоор ийм одоо нэлээд томоохон зорилго тавьж ажиллаж байна. За ингээд миний ярих зүйл товчхондоо дуусч байна. За тэгээ ирээдүйд хамтдаа бүтээцгээе. Баярлалаа.